Cotton Soldier, boy. Then crank back 3 times from left to right. Саяны үний өгсөн ямар гомдсон бэ? Ямар ч ихний өдөр дуусаа гараад ирлээ. Тэгээд ерөнхий хичээл аваад одоо нэг Америкт ирсэн мэдрэмж бол бас хурц төрж шүү байна. Хей, за сайн байцгаана уу? Манай гэрийг яагаад юм байгаа юм бах гэж гайхаж байгаа ах. Амьдралдаа шинэ алхам хийж чинь 7 жил 8-9 сарын дараа Солонгосоос ер нь бол ингэж гарахаар шийдчихэд байжнаа. Яах ч байгаа вэ гэхээр нэлээд удаан хөөцөлдөж тгүү оролдлого хийжсэн нэг зүйл маань ер нь жоохон нааштай болоод Америкт компанид логистикийн компанид Жоржиа мужид очиж ажиллах тийм ажилд тэнцээд ажилд орсон. Одоо ер нь үлдсэн юм Америкийн визэнд орох хэвээр. Тэрийг одоо Монголд очиж орохоор төлөвлөөд ингээд 40 жилийн жижигхэн байранд ингээд амьдэрсэн юмаа багцлаад ашиглаж исэн юмнуудаа хаяхад нэг иймэрхүү багсанд миний юм гараад нөгөө нэг гол үндсэн утга болох ганц флекс гэх юм байна. Дипломо өртлөөд чимдан чирээл харих шинжтэй тий. Тэгээд энэ бичлэг бол Америкийн виз хэрвээ тэнцээд тэгээд би явахаар болвол бусад ингээд нэг хэдэн юм бичиж байгаад тэрнтэй нийлээд орох бичлэг байгаа. Зүгээр л яг миний амьдралын амир эргэлтийн шинэ юм хэсэг өрнж гарч ирж байгаа болохоор та нартай хуваалцъя гэж бодоо. Бас дээр нь өөрөө дараа нь үсэн сонин штэ. Ирээдүйд миний амьдралыг одоо юу ч болоо үлээ. Мэдээж сайхан амьдралын төлөө үргэлж цаашдаа тэмүүлнэ. Айгуу сонин байна. Тэгээд бүх юм тийм дурсамж жолоод үлддэг юм байна. Хэдийн нэг тоохгүй ингээд дасцсан ингээл амьдраад байдаг байсан ч одоо явахаар болсон ч нэг л сонин байна. Тэгээд яг бүх зүйлээ өөрөө бэлдээж шат дараа болгон дээр нь өөрөө ингээд бэлдээд ерөнхий явахаа мэдээд үйжсэн болохоор нэг хүн тусахгүй байна. Тэрнийхээ хэмжээнд ч ингээд айгүй их юм хийсэн болохоор тэгээд одоо виз айгүй чангуй байгаа. 25 оны 7 сарын 10 болж байна. Тэгээд дараа сар очиж визэнд орох хэвээр. Трамп бол виз айгүй чангалаад байгаа. Тэгтээ одоо бүх юм тодорхой хэмжээнд гайгуулах гэж найдаж чинь хүсэж чинь тэгээд хэрвээ болохгүй бол тэгээд дараагийн төлөвлөгөө гаргаал амьдрна. Бүх юм л боломжтой шүү дээ. Ямар нэг юм баригдахыг ерөөс хүсэхгүй байна. Аялал надад тэрийг заасан. Тэгтээ жаахан гонигтай байлаа. Өөр тийм амьдралын хэм маягийн жоохон ойлголт төсөөлсөн байна. Монгол минь ямар байх бол яг тур хугацаагаар очижсэн ч гэсэн одоо яг ингээ уртаар байхаар болчихвол ямар байх бол за Америк руу явахаар бол яа бас бүү шинэ ертөнц хүсэл зорилго байсан. Тэгээ карьера дэч маш том компанид эхлүүлэхээр болсон Америкийн нэгдсэн улс болон Мексик, Канада руу газрын агаарын усан ерс бүх тээврийг гаргадаг тийм 40 хэдэн салбартай Америкта тийм логистикийн тээврийн компани байгаа. Тэгээ тэрний нэг хэсэгт нь нэг компанид нь очиж мэргэжлийнхаа дагуу ажил гүйцэтгэхээр болсон. За энэ ихтэй дугуй нүгээс ячиж. Энийг бас нөгөө талаас наачих юм уу? За одоо ингээ хөлөгч нөө манай найз гаргаж өгөөд шууд онгоцны буудлын руу дундаа. За баяртай байр минь. Надад бараг сүүлийн удаа харж очиж магадгүй нэ. Нүгээс өөр. Ida crew in an emergency. 자세한 사항은 앞 좌석 주머니 속에 있는 안내문을 참고하시기 바랍니다. For more information. За Монголда газардчлаа одоо ингээд энэ ч сайхан сэрүүхэн байна. Монголчууд маань тэгээд наадам гээд баяр гээд зунд гээд битүү орж ирж байгаа шиг байна. Нэлийн очрлж зүг авлаа. Тэгээ одоо нэг ганц хэдэн хурдны замаар явж байна да.
хоёр дүү байна. Сайн уу гэрээ? Тэн үү? Гэрийнхэнтэйгээ уулзчихэд. Зүгээр нэг камер хаасан байгаа. Тулгаахта зориулж үг хэлээрээ. Мэдгүй. Мэдгүй. Гоё үг хэлээч. Тулгаах хайртай шүү. За тэнүүрээ. Тулгаахтай мундаг шүү. Тулгаах минь мундаг шүү. Мундаг шүү. За одоо ээж Хайртай шүү. Сэтгэлээсээ. чин сэтгэлээсээ за чин баяр. Хайртай шүү тулгаах гоё мочхон байлаа. Гоё мадсан баярлаа. За номтой ихтэй үг. Хайртай шүү. Сэтгэлээсээ. Камер зарж байгаа тэл. Хайртай шүү сэтгэлээсээ. За. За. Ани араарай. Хайртай шүүгээрээ. Хайртай шүү. Хайртай шүү тулгаахаа гэж. За бид Сэтгэлийн үг хэлээрээ. За ингээд хөрхөндөө маань ирсэн амар баяртай байна. Тэгээд цаашдынхаа ажил амьдрал бүх зүйлд нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсээрөө. За. Энэ сайхан байгаад хаана? Нарай. Яах юм? Туулаад оргоон дөө. Зүгээр гიშгээд ор. За. Шатаж талтэр. Яа сайхан өглөө болж байна нараа. Ямар сайхан хагаарсал гэж. За хот руу орохгүй явжнаа. Хотод ороод ирсэн. Нисгээс хотын төв рүү орох гээд хэдэн найзтайгаа уулздаг юм уу санаатай. Тэгээд ярмгийн замаар явжнаа. Одоохондоо төвчрөө мөвчрөө бол гайг болох шгүй. Тэгээд 3 жилийн дараа хот маань яаж өөрчлөгдөж тэн төв зүг рүү явж үзээ та. Тэгээд хэдэн найз маань хүлээж байгаа тэгээд гоё наа. Сэтгэл дотлоод. Хөтөнс гараад шууд усан доршол гараад ирлээ. Наадам гээд хөдөөгаа тавьчихагаад юм сэлүүхэн лах шиг байна. Амар л гэж сонсон гэдэг юм. Одоохондоо мэдрээгүй л юм. Ийм их барилгуудтай болжээ. За тэгээ байж байгаа болцгоо хараа да. За найзтайгаа уулзсан явжнаа. Манай багын Улаанбаатарыг мэдрүүлж байна хүүхдэд. Юу энэ унтраа шүү. Үгүй одоо ингээ харах зүгээр ингээ. За. Батарейгаа. Ийм мэдгүй sorry аа. Наадах. Одоо наач юм байгаа. За. За. Махтай юм чи яа. Өөр дагуус яхаа мэнэр байж л ёо. Бүснөөж явсан да. Улаанбаатарыг өстө бүснөөж ялаа да. Алтурчих шиг шүү. Одоо олсон хэр удаа. Хоёр маань 3 жил өмнө ихтэй уулзсан те. Уулзсан шүү дээ. Хичээж тэрнээс шүүрсэн ирээ. Яг мөрдөөс хатгаар уулзсан. Тэгээд лайлын ч өөрчлөгдсөний мэн. Хийдгээс уулзахад ингээд сайхан ингээ Монгол улстай ихээр ингээд багын найз байхаар гоё хэлж өгч юм аа. Гоё. Чи өөрөө хэвтэж хэвтээр мэдэрч юм байна. Наач өрөө мэдэрч энэ өрөө. Тэгээ влог нь явж байна. Соо. Энийг харуул шүү. 13-5 морилох шүү. West side. За нэг хараад үзье. Энэ юу бараг хамгийн гол. Гэхдээ хамгийн хүнтэй I would have been like that on your ass. өнөөдөр TC өөрчлөгдсөн. Cotton Soldier boy. And crank back 3 times from left to right. Lemonade for like 6 days. Soul bottles. Flex, it's the bitch I'm doing this. Some chick shit in the ditch.
Манай үний лого мань хэрвээ фитнес хийдэг хүмүүс байвал сонирхч ивэл IFBB гэж хэлдэг шүү дээ. IFBB Pro Mongolia Mr. Гэрлээ. Тим гоёр гоё шүү дээ. Да шоу гоёсэн за зөгч. Наша зөгч. So funny. These guys from USA. Одоо шууд паник юм байна. Fucking talk to English, bro. Yo. Hello, my bro. Oh, shit. Fuck. Манай баг амар одчиг явж байна да. Одоо яана да. Харин тийм ээ. Ингээд өнөөдрийн vlog ингээд дуусгаад өө. Толгойдоо гоё байлаа. Ирсэн баярлаа. Хайртай шүү. Юу яасан гэж. Усруу гол руу унгаач үл яа. Зик явах юм уу? Тааш зик. Уцаа авсан юм уу? За биднээс одоогоор гол орохоор шийдсэн. Гол орохоор явж байна тий. Чи бохоо үлдэхгүйсээ хайчих уу? Гадаа янзын сах. Бие шарлууд борлуулалт юм санаатай. Тэг юм байна. Өшөө нэмэлтээр айрамт хүмүүс илсэхнэ асуул. Одоо л гол дулаахан байгаа да.
Та сайхан байна. За юмнуудаа хайцгаа. Уцаа оруулаад энжи хоёрыг явах юм асуу да. Ороосоо. Гол явах юм уу энжи? Гол явах юм уу? За, гол явцгаа идэг үл. Малгаануудаа өмсцгөө. За юмнуудаа өмсөөрэй. Ямар сайн уу гэрэ? Сайн уу гэрэ? Сайн уу. Намайг Тинон гэдэг. Би нэлээд танилцуулъя. Сайн уу намайг Тэдэ гэдэг. За энэ мэлхий адараа машин тэр ямар их жуулчд бол битэх шиг. За. За. За одоо морон чаддаг бол олон жил морон байна шүү дээ. Сайхан байна. Удаан морон нэг амар эвгүй байлаа сая ихэнх үедээ. За өглөөний үүрийн 5 цаг болж байна. Эсэх буудлын руу явж байна надад тэгээд виза гардаж авсан. Завгүй гүсэрээ бичлэг хийж амжсангүй. Одоо тэгээд 7-оос Стамбулаар дамжсан эслэгтэй. Тэгээд тэрэлжээс лагераас гараад давхиж байна. Агаар тончоод явъя гэд. Өглөө шинжин бороо орсон чинь тэ нагаар магаар яасан цаах. Нүл манан татсан одоо энэ камераар харагдаж байгаа болов. Тэр одоо тэнгэрийг хаяамаа. Их чах хоёр хөргөж байгаа нэгэд өглөө цаагаа очоод гараал явчихна. Ганцаанаа зовж байгаа юм. Нилээн тулгаж билет авсан. Аяг үнэтэй л өгдөг юм. Тэгээд дамжаа нислэг болохоор 23 кг-тай нэг л чим да. Тэгээд нэг гар 8 кг-аас өөр илүү юм авч явах боломж байсангүй. Тэгээд хамаг юм ачхэл явчихна гэдэг. За мэсэг дээр ирлээ. Агаар магаар сайхан ууж шүү. Одоо тэгээд ороод бүтгэлээ илгээд явна да. За 9 цаг орчим нисээд хүрээд ирлээ. Стамбулын нисэх болгоонаа. Бас нэг зүүн Азийн орнуудын нөгөө жижигхэн онгоцны буудлаас бас дайчгүй том юм байна. Онгоцсон. Тэгээд арай нэг суугаад нэг арай тухтаа. Бас ч нэг бодчихсон айгуу дайчгүйгээр даваад гараад ирлээ энэ уртислэгийг. Тэгээд өнөөдөр би энэ ч хонох байгаа. Юу ч гэсэн тэгээд Стамбулын нэг ерөнхий байр байдлыг нэг өдөр дамжуулаад нэг харчих санаатай л явна да. Тэгээд дайчгүй онгоцны буудлах шиг нэлээд хомог юм шиг нэг хараад. За нүсэр том газар байна ингээд төөрөөд би ч анхудаа тэгээд нэг ихч монгол ихчтэй бас танилцаад битээр одоо хандаал зам харахаар явчихсан. Цүнхээ нэг аваад яачвал одоо ингээд гарах шинжтэй Монголын паспортыг зүгээр шууд хамаг дараал гаргачихсан. Визгүйг нь мэдчихлээ л та. Тэгтээ шууд л орчлоо. Асуудал хөтгöd. Энэ тэмдэглэгээ дээр их саатай зохион байгуул цаатай байна бол орч тэгээ нэг төөрөхгүй очиж шинжтэй тэгч. За. За Монгол солиод байцгаана нэг юм. Хэдэн $70 солиогүй. За өстө төөрж өгч байгаа шиг байна. Төөрхөн ч яг уу ямар ч сан хотын төв рүү явах автобусны тикет шууд зардаг юм байна. Одоо хоомдоо би ямар нэг валютай ойлголт төв чалга айгүй завгүй ирсэн болохоор ямар таач нэг 250 орчим бидний мөнгөөр тангийн валютай тэр мөнгөөр нь хотын төв рүү яг жоохон нэг юм сүм мөмтэй талбай малбайтай үзэх юмтай газрын зүг рүү явахаар тикет авчлаа. Онгоцны буудлын дээр нь ямар ч интернет алах хамгийн гол нь тэгээд би хүнээс гуугаад кофе шопт ч интернет байхгүй. Хүнээс гуугаад асуусан. Ерөөсөө миний авсан онлайн симүүд ажилтгүй. QR уншуулад ерөөсөө болдгоо. Уулын шууд ажилтгаа олон улсын 66 77 орн моронд ашиглаж болох. Нэгээс 3 өдрийн сим 2-3 авч үзээд тэгээд ерөөсөө болсон гоо. Ямар ч нэтгүй тэгээд хотын төв рүү ороод уучраа олно гэж бодож байна да. Тэр хэдийнхийг авсан ямар ч сан автобусан дээр хүрээд ирлээ асуучнаа. Энэ жолоочсон. Sorry is right.
Taxi. Yeah, taxi. But one person. Evet. Yes. За автобус нь юм байдаг байна. Тэгээд такси мэддэг хэсэг рүү явж байна. Юу ч гэсэн тэгээд маш том хэсэг буудал байна. Европын нэлээд төв болсон холын нислэгүүд гардаг. Тэгээд интернетгүй буудлаа захиалаагүй утасны цэник баг нэг тийм их явж байна даа. Тэгээд ямар ч сан буугаад чимдаануудаа чирээд кофе шоп ороод нэт ороод цаа цэнд цунга буудлаа захиалаад зүнхээ төвчл тэгээд өстө санаа амарлаа. Тэгээд нэг ганц нэг үзэх ёстой газар юу байна гэдээс үзэх болно хаа. Тэгээшээ 40 хэдэн километрийн зайтай байсан санагдаж байна. Тэгээд хотын төвөөс энэ аэропорт нь тэгээд явчихсан харъя. За чимдаанаа авчлаа. Тэгээд хүнээр заалгаад дээшээ өгсөөл зарим нэг кофе шоп юм дээр байгаа гинэ. За Европын анхны орон. Анхны Европ. Яа хальт дуг хийжсэн чи сэрээчлээ. Автобус маргаашаас энэчнээс суучих юм байна. Ийм газар байна. Тэгээд одоо нэг газар орж нэт орж сууя. Нэг ийм газар байна. Нэр нь Beirut Steakhouse гэдэг. За энэ хүн нэг Wi-Fi оруулж өгч. Wi-Fi орохно. Brother кебаб захиаллаа. Тэгээд Туркид ирсэн маань кебабын нэдэд энэ ойр ойр битүү буудлууд энэ ороод үнийг үзье. Thank you. За ямар ч нэттэй боллоо. За би нэг буудлаа хараад тэгээ хоол гаруул харуулъя. Ямар ч одоогийн байдлаар нэг Монголоос үүрийн 4 цагаас хөдлөөд тэрэлжээс хөдлөөд одоо 14-5 цаг явж байгаа юм 13-4 цаг явж байгаа юм болов. За ямар ч тажиг амтай голтой явуулах шиг. За буудлаа болоод ирсэн. Дотроо л тажгүй юм байна тэгээд. Өрөөгийн юу ч гэсэн ороод хараа. Энийг л ингээ өргөө яваад чинь. Зам нь ингээ дандаа юм дөрвөлжин шоогоор пилтагаар хийсэн болохоор өстой. Дугуй хамаг дугуй өвдөрч байгаа шиг байна дөө. За нэг ийм хөөрхөн жижиг өрөөнд орлоо. Жижигэр бүх юмтайгаа цэвэрхэн гоё юм аа. 0-0 ингээд дүүш мүш. Бүх юмтайгаа л юм байна ингээд. Зурагт үзчих юм байна. Миний хувьд бол ганц өдөр ашиглаад өдөржин гадуур явж байгаад орж ирээд унтахааслааш. Тэгээ энэ хавийн буудал надад л жоох үнэтэй байх шиг байна. Өөр газруудад айгүй хямдхан буудлууд харагдаад байх хувьд бол байсан. Тэгээд ийм их юм чирчээд одоо маргааш автобусанд суух газраас ойрхон суусан дээр л үү байс байрлсан дээр ихтэй. За ингээ балконтой. За одоо жоохон судалгаа байна. Ойр үзэх юм юу байна, харах юм юу байна. За тиймэрхүү паянтал юм даа ямар ч тэгээд. Ямар ч нэг 5 минут нурга амрагдах. Буудлын бол таалагдлаа. За гараад ирсэн юм чина. Яасан гоё юм бэ? Жохо Европ мэдрэмж одоо л нэг төрж явах шиг байна да. Энэ том манайхаар одоо скватрын талбай юм уу? Яг монголчууд маань их хэрдэг байх л та. Гэхдээ миний хувьд бол энэ Европын орон жоохон баруун бүсийн улс бол анхных. Тэгээ бүх юм л цоо шинэл мэдрэмж өгч байна. Жоохон унтж байгаа юм уу гэсэн хайрын цаг санагдаад юу ч гэсэн гараад ирлээ. Тэгээд хайсан энэ скварыг бол хамгийн түрүүнд зааж байна. Тэгээд тойроод хараад үзээ да. Сүмрүү н орж болох нь уу? Амарч тогтчл могчлт. Гоё хүмүүс гадаа ингээд ресторануудаар хичээлэр цуусан тийм газар шиг байна. Ингээд нэг юм одоо төв гудамж нь байдаг юм шиг байна. Ингээд худалдааны бүс хоол унттай ингээд тэгэл гоё юм байна. Одоо Солонгосоор бол Мёндон гэдэг шиг. Манайхаар бол хүүхдийн 100 муу юм уу? Тийм хэсэг байх шиг байна. За энд юм value цөлдөг хэсэг байна. Тэгсэн чинь би $72 солиуллаа да нэг л хоног юм чинь ингээд тэгсэн чинь надаа 2070 лира авсан байхгүй юу? Тэгсэн чинь яг энэчнээс солиулсан бол 2900 болох байсан байна. 2930 орчим. Шалт юм одоо мэдсээр ээж чинь нэг тийм юм гарагт юм да. Аэропорт дээр бас нэг гайгүй нэг тийм албан ёсны газар ах шиг байсан. Гэсэн чинь бүр 3000 шихуу лира болох байсныг ер нь бол 2000 лира болох ч байгаа байхгүй. Тэгээ 3-ны 1 нь байхгүй гэсэн үг одоо. Тэгэхээр одоо юу гэсэн үг вэ? $70-ыг одоо 3 туухаар хэд вэ? 25. За нэг $23
дутуу сольж өгсөн байна. Монголоор одоо хэд 70-80 мянган төгрөг алдагдлалтаа солиулсан байна. За мэдсэнгүү тэгээд нэтгүй явж исэн болохоор аль болох юмыг одоо мөнгөөр л одоо шийдэж газ мөнгөний төлөөд юм уманд дамжиж суугаад яан судал боломж өрөөсө байсангүй. Тэгээд жоо хашир байцгаагаараа гэж хэлээ да. Тэр номцны буудлын дээр битгий мөнгөө солиулж байгаараа. Тэгээд би харин гайхаж нэг хоол моол нь 400 500 ч юм уу лир аваалгадсан байхгүй. Тэгсэн чи юу гэсэн үг вэ? 500 лира гэхэд $70-ыг 4 туваах гэхээр чи одоо нэг хоол нэг мө кебаб ч одоо бараг $20 $18 шихуугүй үнэтэй байгаад байна гэж байхгүй л гэдэг гэж бодоод тэгээ нэг шалгаадсан тим юм боллоо. Яг. Цагаагаар сайхан байна. Хуучны барилгууд энэ. Нэг өнгө үзэмж. За ийм нэг түрүүн бас нэг дэлгүүрээр орсон гэсэн яг л ийм хөтлөө энэ ч бичээтэй тэр доторх брендийн нэр нь л өөрөөсөн би бүр яг сая хийж мэдсэн нарсан чаа. Хажуухан $4200 гэжнэ энэ ч болохоор $2600 гэхээр би сая $70 за нэг $60 авчих хэд үү монголоор нэг 200 гаруй юм уу ийм жуулчдын бүсээр айгүй хөөрхөлтэй байдаг юм шиг байна. Тэгээд ингээд нэг хийцтэй ингээд ижлэх яг ийм хийцтэй гэсэн ийм ялгаагүй хийцтэй готлыг ингээд өөр брэнд аваад өөр үн тавиал тэгэл айгүй хямдарсан мэтэр тавиал яадаг юм шиг байна. Тэгээ миний хорол нэг цаанаас үндсэн гардаг үйлдвэрлэгч нэг тэгээд хэд хэдэн юм нэг туркийн брэнд гээд өөр нэртэй брэндүүд ингээд аваад өөрсдийн үнийг тавьдаг юм шиг байна манай хар. Сүмүүд хөт мана хүмүүс ороод мөргөөл гараад гэх шиг байна. Тэгээ зураг мураг юм зүмрийн болохгүй юм шиг байна да хамаагүй. Дотор нь тийм ээ малхаа юу гинөө. Өнөөдөр онгоцонд бүгжний зүг үзээд ирсэн чиг байж ш юмнууд нь. Смего. Краш бааш. Эсвэл төрөл бүрийн л гоё юмнууд зарж байгаа жуулчт юм гэсээр ерөөс. Harry Potter байна. Can I try first? Okay. За нэг хясаа идэж үзээ да. Окей. Алло, гадран, чуть клавадер, катим тункер тунеи. One more bro. Чувак декари. Отатаме. Нимбэгний амтараа. Энэ юм байна. Намтаны хоёул. Кэг. Two more. 100 right? لكك لو ما دي تقول باش راو دكانه واني لكوي تامولара жуулчд асар их байна. Тэгээд орсууд их байгаад тах шиг байна. Орсууд жоохон ялгагдчихэ нэг төрхүүдээс. Тэгээд солонгосчуудаас их харагдчихэ. Энэ годм нь бол нэлээд урт юм байна. Бараг километр 2 км шахуу байна уу? Зөв хоёр талаараа битүү ингээд үйлчлэгээний ингээд гадаа ингээд кафе, ресторанттэй хуучны барилгын архитектур энэ төр бол айгүй гоё мэдрэмж төрөл яваад штеп. Энэ гүзээлцэг нэг манай нэг уулын гүзээлцэг шиг үнэртэй би бүр ийшээ ороод ирлээ. Ямар гоё. Үннүүд нэмэл байна. Та нар ингээд хөрвүүлээд хараараа. Тэгээ одоохондоо Монгол мөнгөөр бол энэ ханшаанаа сайн мэддэг өөлөх шиг байна. Дандаа ингээд цэвэрч юмснууд явцсан. Гоё мана. Ийм гоё орчинтай. Өөх төр дээр хүмүүс анараа. Тэгээ далаа харахаар явж байна. Тэр цаашаа үзэн жааст гоё. За бид өхөж чад тэр гүүрээр давангаа харуулъя. Зарахгүй юм гэж алах уу. Энэ хотолтой 8 юм амар хөвцөн газар. Монголчууд Туркээс юм оруулаад зараад байдаг нь. Аргагүй шинжтэй. Ямар хим сүм тийм бэ? Энэ одоо муслим сүм юм болоо да. Юуны сүм юм бол? Ирэхээс өмнө сулж амжсан бэ? Завгүй хэсрээд. Эцэг сүмүүд дээр тэнд
яг энэ урд бас байна. Тэр цаанаас байна. За бас тэрнгээр ингээ хөөрөнхий дээвэртэй. Энэ доогуур битүү юм байгаа маа. Үйлчлэгээний юмнууд. Энэ гүүрээр жоохон явж утсан. Ямар гоё үеэр явж байна. Энэ хуучны барилга болоод түүхэн бүтээн байгуулалтуудаа ер нь маш сайн хадгалж үлдсэн байдгийм байна. Өвөөнөр энэ ч загсчлаа л гэж. Ингээ барьсан загслаа л хараа. Амьд. Өвөө нэг юм барьсан бол л та. Жижигхэн жарахаа болов. Жижигхэн л марагдлаад байна. Юм бараг юм байна. Усан завар их наашаа цаашаа ингээл яваад байна. Энэ эргүүдийг холбож өгдөг юм шиг байгаа. Голоороо ийм далаан цагтаа байгаадсан. Тэгээ нурагшаа яасан гоё харагдчих. За ийм нүсэр байгууламж байна. Угаалга үлддэг газар шиг байна. Ингээл хүмүүс хөл гараа угаагаал, хүүхдүүдийнхээ гарыг угаагаал. Тэгэл яад юм байна да. Энэ барилгын хэлцмэцэн. Сүми одоо ариун ус гардаг юм болов уу? Яа, Nisir Karsisi 1664. Зөв уншсан байгаа. Хин яасан ч гоё. Зарч нөө Турк пастил юу гэдэг лээ? Турк камптангууд их байна. Нүд их онгойч байна. Твэрээ яалтч нэг амьдралын хэм маяг тэс өөр ах юм аа. Идэж уудаг зүйл энэ газар зүүн байрлалаас хамаараа. Яшин. Бүгдийн л амтлаад үзмээр байна. Бүр нүд ирээлжлэмээр бүр ингээд сонголт хийж чадхааргүй хэмжээний. Эцэнэс гоё гэр бүл мүлээрээ тааваараа ингээд аялангаа шопинг хийгээ бол бас гоё юм байна. Цүнхээ сайхан хоосон барьж ирээд л хэвээр хувц хунараа бүх юм эндээс аваад 23 кг болгоод чимдаа аваад буцаа харахаар юм байна. Янз бүрийн л юм байна. Одоо гүцэн ингээд байхгүй малгал ах шиг байна. Энэ нэг амттай авлаа ямар гоё юм бэ? Дотроо хошоо буктаад ийцэн. Энэ дэлгүүрүүд нэм жимс чекэрний дэлгүүрүүд нэг гоё юм аа. Нүзэн бол өнгөрөө л. Hello. We're from China. Mongolia. Yeah. Oh, thank you, brother. Гоё юм та. Юу юм болов? За энэ ч суугаад нэг бургер идчих юм уу? What's your name? Leslie? Nah. Qusay. Wait, give me your channel. I want to check it. One of the real nomads. Okay. One of the real nomads. Yeah, bro, it's me. Oh, that's okay. Thank you. За юм итгэхэд ингээд суучнаа. Thank you. Саяны үний өгсөн ямар гамжтай юм бэ? Нэг савтай олон жимсний жуус ч тийм л юм. YouTube нэ? Okay. One of the real. It's me. Not popular, bro. Just it's me. Yeah, okay. Yeah. Энэ министр амар гоё юм байна бүр. Юу тайлбарлахаа мэдэхгүй байна. Юутай энэ дотроо ингээд нөгөө нэг пастич ойл юу лээ. Нөгөө нэг дубай шоколадны голтой байдаг самарын тэр нь л ах шиг байна. Тэ Моското тавх шиг тамтагдах нь надад самартай. Галзуу биш үү магцах нь яа. Цаа хатсан дээ. Махан нь үнэхээр гоё юм байна нараа. Хат малхан ч яасан гоё.
Бэм харахтаа саяны хэмжигээрээс ингээд дагалддаг байна. Нарж харагч байна. 1300 оны үед Баатруудтай Перс Мерс руу дайраад Багдад хотмот руу дайрж авч явахт Чингисийн зэргүүд нэг иймэрхүү төр зураглал байсан бах та. Нэртний сүмүүд нэг өөрчлөлтөө гүйц. Их л сүрлэг. Цахлаа шуунасэл. Игоо. Хотын хөдөлгөөн стил бужигнастай. Хүн хөлийн газар ах шиг нөө. Ягатур юм байна. Өчтөр энэ хоёр ах дээр орж мэдсэн. Ийшээ ороод яа. Hello brother. Yeah. Thank you. Hello bro. I'm good. Yeah. За энэ чи юу гэн сонирхцгаая. Эднээс ингээ өглөөний цаанууд юм л гоё юмнууд байгаа шүү дээ. Ингээд. Тэдний хороо гайг үнэтэй явах шиг санагдаад. Яг хөө янз бүрийн юм литлээ өчтөр өстө гизмэц. Эргэтлэл литлээ ерөөс цадсан хэрнээлээд байдлаа. Стейк иймэрхүү үнэтэй юм. 500 сая 45 мянган төгрөг гэхээр за энэ бол хоорог нэг 80 мэг ч юм уу юм. Стейк. За энэ бол нэг 20 мөр бас тийм ч хямдхан биш талдаа байгааз. Brother. How are you? I'm good. How are you? Fine. What time you open? Morning? 7? 7? Yes. Wow. Okay. This is break. Traditional cheese pastry. Cheese pastry. 1, 2, 3. Yes, I need this. One. Okay. X with kavurma. One. Kavurma. Break. Cheese pastry. One this. Yes. And. Okay, one this. Okay. One this. Okay. Drink only water. Because it's morning, bro. Little bit healthy. Okay. Yeah. Oh, this is free. Nee. Thank you, bro. Name what yara? Cheese pastry. One. Kavurma. Break. Thank you, brother. I don't need. Yeah. Nice to meet you. Inshallah. Yeah. Okay. Okay. Thank you. Yeah. Thank you. Yeah. За баярлалаа л ял гараа да. Саяны нэг хоёр хавтгаа чизтэй талах шиг юм гэдээсэн шүү дээ. Гэсэн чи тэр нь доороо one piece гэж биччихэж. Гэсэн чинь тэр нь ингээд нэг ингээд тал ингээд гарч ирэх юм байна л та сарын хэлбэртэй. Гэсэн чинь ингээд бөөрийнхөөр ингээд гарч ирсэн ээ. 250 гэж 500. Тэр гамбартай талах 45 мянган доллараас ой. Тэгээ сая 1000 гэхээр юу юм бэ? 90 мянган төгрөг. Саяны өглөөний цаа. Шарсан өндөг. Чизтэй талах. Тэгээ нэг ус. Тэгээ одоо очиж нэг десерт чиг юм нэдэж аваа. Тэгээд юу явах тийш андаа да. Энэ десертийн газар орж ирлээ тэгээд. Нефиг нь. Одоо. Нэрээр нь хэлэх юм баг та одоо. Хамтдаа одоо. Нөгөө нэг Дубай шоколадын дотор байдаг тэрнгээр хийсэн юм шиг байна да. За ингээд чизтэй мод хамсаад үзье. Энэ амтныг мэднэ. Өрөмний амтай. Өрөм. Өрмийг
Яг хайлмаг болгоод тэг ингээд жоох юм ажлууртай юм гоё талхны төлөвцөн гаднах хэсэг шиг тиймэрхүү маркер хазагддаг. Гамталд үзэж байна л гэсэн. Яг хайрмгийг айгуу гоё юм байна. Зүгийн балтаа тэгээд толж. Хайрмгийг яг юм нэг бичээнэрхүү иймэрхүү катоптор болгоод зүгийн балтаа ядж байгаа гэсэн. Энараа. Дотроо нүл тос юм уу тэр одоо юу юм бол тоо. Их л гоё юм байна. Энтэй ойлцсон. Яг мата. Ямар гамтан би нэг харцаа бүр яг ингээд том дөрүүлж мөрөлж үзчихэл ингээд Instagram Reels-ээр ингээд харж ирсэн байна. Идэж үзмээрсэн. Сая тэгээд болоо бүр сүс асаараад шүү дээ. Гоё мана. Танаар заавал нэг идэж үзээрэй. Нэг самар ах шиг байна. За нэг гайгүй албан ёсны нэг дайггүй газар нь орчлоо гэсэн чинь бас саяны имийг small one, big one гэдэг том жижиггээд хоёр сонголт хийсэн. Тэгээ би чинь туршлагаар ээж байгаа юм чи жижигэн захиалсан. Тэгсэн чинь бас нэг хөөргөн хэмжээтэй. Тэгээд айгүй гоё ойлаа л та. Тэгсэн чинь бүр сүүлдээ ингээ бэлбэгнээд пологдоод бүр амар болоод гарч ирлээ. Тэгсэн чинь тооц ах болсон чи томын үнийг нэхэд яагаад гэсэн чи томыг захиалсан шүү дээ гинэ. Тэгээ одоо үгүй small-ыг захиалсан гэдсэн гоо нэ тэгэлтэй шүнийг бүр ингээ нэг яах ч аргагүй нэг тийм юугаар айгүй скемдэх юм аа. Тийм боллоо. Гэтэ гоё л амттай маань яг юм ойцоод үзлээ. Гэтэ нэг иймэрхүү юмнууд нэг онцгой сэтгэл төрүүлээд явуудах юм. Тэгэл хүн ч таалагдвал идэл өшөө юм бодлож аваа гарнуу тэгэн штт. За. Левтэн юм хаалгатай юм лээ нэг. Ингэж ороод. Ингээ хаалгаа. Устаадахтай хаалгатай. Аа ингээд очиад Хаваст гэдэг компани багш байна. Ингээд Mastercard. Yeah, Mastercard. Thank you. 1 minute. Ингээд картаар оруулсан карт бол Master Visa карт ашиглаж болох юм байна. Thank you. За чекинийгээд цүнхөө өгчлөө. Тэгсэн миний хоёр жижиг ачаа том ачаар хоёул ихсэн баг одоо ямар ч ч. Тэгээд Монгол нэг тоохгүй оруулсан юм шиг байна. Тэгэхэд ганц хоёр хэл. Тэгээд 23 кг бол 23,900 хүртэл зүгээр. Жижиг гартай ш 8 кг бол 8 кг 800 хүртэл зүгээр гинэ. Тэгээд тохируулаад юмнуудаа нааша цаашаа олоод хийчлээ. Тэгсэн чинь шууд Стамбулын аэропорт шууд энэ үүднээсээ ингэж чекинг хийж ордог юм байна. Чекинг гинэ. Багж ингээ ямар ч шалгуулаад ордог юм байна. Тэгж жагаад би сая цаг ус хоёроо үлдээчихээ хамгийн сүүл тэр хоёрыг тусдаа тавьсан саяар сандарч явж байгаад. Ээшээр шалгаж үзэхээс байна. Ус маань байсан ч цаг маань байсангүй. Тэгээд энэ жигүүр нь ингээд үсгээр тэмдэглэгдэж байгаа. Энэ жигүүр нь тоогоор юм байна. Тэгээд долоо дээр алдагдсан барааны хэсэг өд гинэ. Тэнцээ очиод асуу гэж. Хар цаг мөн үү гэж тэгжлээ ямар ч байгаа юм шиг. Тэгээд ямар том юм бэ? Аэропорт түрүү ажилчсан том багаас биднес ч өөрсдөө хаяа төөрдөг гэсэн байжсэн. Тэр жок байсан баг л та. Тэгтэл ер нь бол нэлээд том боглоо. Бахгүй гинэ тэгээд ороод юу ч гэсэн чекний гээд онгоцоо хүлээж авахтаа дахиад энэ дотор байгаа lost and found хэсэг рүү очиод үзгэнэ. Тэгээд яг адилхан цаг байна. Би олчих шиг боллоо гэсэн чинь хизээ алга болгосон бай гэсэн чи би чи орж ирээд бараг цаг болоогүй явж байгаа юм чи. Гэсэн чинь тэр цагийн адилхан харагдаад байгаа мөртлөө 10 цагийн үед гинэ тэгээ биш болж таарчих шүү. За энэ тийм duty free бол зүгээр солиот юм байна өө. Баахгүй юм гэж халаад зүгээр юм ээ бүхэл юм байна. За би одоо нэг lost and found очоод дахиад нэг асууж чи миний мэдээлэл авчичуу тэгээд баахгүй бол тэгэл явъя да цаг маг жоохон төгчл. Картер номера Монтлан юм л энэ ачаа ихтэй болохоор тэгээд хэн барьж авч чадахгүй шинжтэй. Пошигтад авлаа 590 евро гинөө. Тэгээд нэг спир мипер ажлынхан дамсуулах юм авлаа. Ингээд 20 евро гинөө. Ер нь юмнууд нь жоо евроор болохоор үнэтэй л байдаг юм байна юм их. Duty free дотроо чихэр мэхэр нэг багтаал нэг 15 евро 20 евро гэх.
2 цаг 20 минут явсны эцэст амжилттай газартлаа. Бүгс минь мэдээ алдаад бүр юу бол. Яг тухтай байлаа, хоол унд сайтай байлаа. Тэгтээ л ямар ч тухтай сандал дээр хүн 10 хэдэн цаг суувал зов шүү дээ. Үнэхээр унтаж мунтаж авах хэцүү л. Тэгээд ямар ч сан амжилттай Америкт газартлаа. 2 жил хөөцөлдсөн. Хүлээсэн. Эцэст нэг юм санаа багтахгүй л. Тэгээд гараад бүрэн мэдрэх баха. Юу ч гэсэн гараад үз. Одоо чекнэр орох хэвээр. Одоо тэгээд гайлийн байцаагчтаас уулзах хэвээр байх. За. За ингээ гараад ирсэн. Тэгээд ямар ч сэм аваад, онлайн сэм аваад нийтдээ болчлоо. Тэгээд нэлээд сургуулсан манай тэр Cartersville гэдэг энэ Атлантагаас цагийн зай тавхт руу явах тийм local transfer одоо автобус метро өдр байдгүй мэнэ. Тэгээд Uber дуудлаа. $101 гинэ. Одоо Аадар бороомороо ороод арга алга одоо маргаашууд ажиллах хэлж байгаа юм чи тэгэл. Шууд бол эхэлж энэ ерөөсөө. Нөгөө нэг долларын хүчтэй байдал бол шууд мэдрэгдчихэж шууд монголоор төсөөлөгдөв 360 гэлээ. Яг тэгээ сонголт авах юм чи тэгээд. Аюулгүй ямар ч сан зорьсон газараа хурцлээ үлгээ болоо гэж бодож байна да. Тэгээ юу болохыг харцгаа ямар ч сан Атланта хот бороотой огтлаа. За унаандаа суучлаа ингээд. Хөдлөө явж байна. Одоо 85 км. Явж хүндээ. Замаараа цонхоор хараад явахаас сонирхолтой байна. Амьдрах газартаа яг ирж байна да. Энэ донд байгаа юм байна. Ийм хаус хороолол байгаа юм байна. Ич зургийг харсан л да. За энэ газар байна. Энэ юм байна. За болчихлоо. Зөвхөн. За Uber-ыг хүлээгээд зогсож байна. Гадаа юм сайх өдөр. Ажлын эхний өдөр. Их сайхан байгаль тундах шиг байна. Тэгээ нэг юм хөрхөө өвөө яриад авч байна. Ямар ч эхний өдөр дуусаа гараад ирлээ. Тэгээд ерөнхий хичээл аваад, ойлголт аваад, маш их юм бүртгэл хийх ёстой юмнууд аваад тэгээд манай хүний нөөцийн залуу нэлээд туслаад ягаад бид өөртөө хамт явах гэж байна. Тэгээд одоо нэг Walmart орчим цуглуулах санаатай. Тэгээд ажлын талбар дээр ийм юм зүүж ингээд бас safety нэг төмөртэй гутал мөтл өмсөх хэрэгтэй гэдэг нь нэлээд урт өдөр боллоо. Бүр маш их юм ингээд цээжлэх хэрэгтэй, хийх хэрэгтэй юмнууд гарч ирээд хажуугаар нэг өчтөр өрөө буусан болохоор ингээд амьдарч байгаа одоо энгийн хэрэгцээний юмнууд маань ч ингээд жигдрээг байгаа болохоор толгой эргэжлэх шүү дээ. Тэгээд учир нь олтноц. Тэгээд нэлээд бас хариуцлагатай ажил хийх юм байна. Нэлээд чухал одоо үйлдвэрлэлийн ингээд процесс зохицуулалт одоо тээвэрлэлт нарийн бичиг цаасны ажил тиймэрхүү юмнууд хийх хэрэгтэй байна. Тэгээд болон доо гэж бодож байна да. Иймэрхүү харагдчих. Энэ том үйлдвэр нь тэгээд цаашаа энэс бүр хэд дахин том агуулах нь байгаа. За тэгээд явж байна да ингээд. Өнөөдөр битээр хоёулаа л яал манай хүн бас нэг энэ одоо хэсгийг хариуцаад ажиллаж эхлээд 7 бол хонж байгаа хүн байна. Тэгээд анхныхаа одоо шинэ хүний бүртгэлийг одоо хийхээр бас ингээд онлайнаар зөвлөгөө одоо нэг зааварлагчтайгаа нийлж аваад намайг бүртгээд юм аягүй сэтгэлээсээ гэж хөл. Тэгээд битээр тэг одоо явж байна да. Ашгүй буцахтаа унаатай бичлээ. Өнөөдөр намайг эрт тарж болно гэдэг. Болон 7-оос 7-хгүй би ч 7 хоногийн 3 өдөр мөдөрлө ажиллахаар. За тэгээ юу болох нь харчлаа. 그리고 저기 달러트리라고 있는데 저기는 이게 싸게 파는 건데? 뭘 싸게 팔아요? 진짜 다양하게 팔거든요. 아 그래요? 그거를 그거부터 돌릴까요, 아니면? 일단 여기 За энэ Walmart дээр чинь тэгээд мөн нүртэг ямар байдیں۔ Аль болох харахлах гэж. Энэ $20 орчим. Энэ бас ингээ $20. Нөх юм аваагүй юм. Юм ухраал явчих.
За хайрч дүүрчээд битээр буцаахаар явж байна. Энэ Walmart-д бол бүх юм байдаг юм байна ер нь л. Гээл энэ одоо нэг баяр хүүхдийн хэрэглээний юм ингээл харуулна. 요런 게 좀 많이 쓰는. 그래요? 네. 싸가지고 좋아요. 이거 다 먹는데 16불이다. 아니 이거 5불인데요? 맞아요. 그럼 $5이네. 인 어떤 거? 닭다리가 여기 인기가 좀 없어. 사람들이 안 좋아하는. өндөг $4 гинэ 16 ширхтээ. Тэгээд ийм хям юм $1.30 гэнэ юм уу? Иймэрхүү юмнууд нь махан төрлийн гайгүй хямдах юм шиг байна. За энэ нөхрийн махан дөрөвтэй одоо бүрэгрийн мах $9. Энэ $4 молор гинэ. Энэ минь ямар гоё юм бэ? За нөхрийн махны үн хараа. Ийм байна. $15, $13, 16, энэ минь $30 гинэ. За уншуулсаар л байна. Одоо хэд гарах нь харцгаая та. Нилээх юм авсан. Өмс тавч хэсгсүүлээл. Бүгдийг нуутлаад өглөө $285 болж байна. Ингээд юу л байна одоо тэгээд яг ингээд цэгцтэй ингээд бүгдийг ингээд ууталцсан чинь ингээд гайгүй л харагдчихлах шиг байна. Тэгээд энэ минь бол ингээд мах цак ингээд битүү ингээд. Крок. Энэ тэнгэр мэнгэрийг хараа. Яасан гоё юм бэ? 이거는 싫을까? 아니 킹거부터 실어보자. нэг юм олж идэх юм уу санаатай явчихна. 7 цаг юм мэддэг юм битэр 7-8 цаг. Тэгээд ямар ч нэг юм олж идээ. Тэгээд ишгүй нэг энэ залууг ачаар тэгээд юм уу маа цуглуулад авлаа. Хов хоосон гүрэнд утсан. Тэгэхээр ирлээ. Одоо нэг Америкт ирсэн мэдрэмж бол бас хурц төрж шүү байна. Хүмүүс гоё. За өнөөдрийн минь ажил дундрахгүй нэ. Юмнуудаа зохицуулахаас гэсүүлээд юм уу цэгцэлтэй бай да. Өглөөр тусах хэрэгтэй маань. Тэгээ нэг иймэрхүү байдалтай л да газар хардаг юмнууд. Ажлын маань 2 дахь өдөр болсон байна. Нойр солигдсон байхгүй. Шөнө 12-оор унтж байгаа гинэ. Хараа ирсэн чинь. Дөрөв өнгөрөөс ирсэн. Тэгээд одоо оройдоо ядарна. Айгүй бүр нам унтсан юм шиг сэрлээ. Тэгээд ажилдаа гарах гээд бэлдээд яжнаа юм уу. Chicken салат гинэ. За салат. Гэртэ чистэй. Өчигдөр Walmart-аас нэг ийм гутлалж авсан. Тэгээд энэний баримтыг явуулахаар компаниас энэ гутлын үнийг бол өгөөд буцаагаад өгчих юм бэл. Тэгээд төмөртөө. 여기는 나중에 카메라 정보 좀 물어봐야 되겠네. 물어보세요. ингээд манайх гэрийн ойроо ийм байна. Ажлынхантайгаа тэгээд цуг хургуулээд одоо гэрлүүгээр чинь тэгээд орой морой гоё юм байна уу ингаарс. Үнхий ингээд айгуу солонгосчууд байт юм байна. Ингээ харангуут нар марж харгаж байгаа үерэхгүй юм аа. Өнөөдөр ажлын за ах нар л байна л дээ. Ажлын солонгос ах нар. Яагаад дэлгүүр орно гэдэг бас би бас дэлгүүр ороо шампунь зарим нэг мартцсан юмнууд аваад тэгсэн чи орох гэсэн чи ингээд пяа бүгж байна. Энэ бас нэг орой унтахтаа ч юм нар цагийн зүрхнээс л амарч чадахгүй гэнэ ганц нэг пяа авд юм гэсэн чи нэг карт одоо үнэмлэх пассворд ч юм уу авч явах хэрэгтэй. Авч явах хэрэгтэй юм байлаа. За өнөөдөр юу хийж идэх вэ? Мах шарж иднэ. Нөгөө нэг гайхуулаадсан мах чинь шүү дээ. Ийм олон хэрчим хүртэл $10. Мах бүр солиотыг хямдхан байд юм байна. Гэхдээ дүүр одоо мужаас хамаардаг гэж магадгүй л дам мах шарж идэх гэж бодож чадахгүй л орой өрөөс юм идэж чадахгүй байгаа. За тэгээд нэг иймэрхүү тоосон юм. Хашаа юу вэ? Чи нэг хойд саяны хойд игнэний айлууд байна. Яг барбекю төр хийж идэх бол ингэж идэх. Ажил давгүй байгаа. Ажил дээрээс камер гаргаад
юм бичээд бас яриад чадахгүй байгаа. Уусаа бас компани бас дүрм журамжж байдаг гэж магадгүй тэгээд ороод удаагүй юм бичиж нэг юу ч харуулах вэ тэгэл одоо маш том ингээл нарны зайн үйлдвэрлэлт ингээл бөөн тоног төхөөрөмж бөөн нөгөө нэг сэрэт машин чинь тиймэрхүү юм явсан үйл явц дунд байгаа. Тэгэл өнөөдөр тэгээд энэ 7 хоногоо 3 өдөр дууссан болохоор одоо 3 өдөр амарна. Шөнийн Times Square-аар явъя да.